За санаачлагчид зориулж 2-3 асуулт байна. Нэгдүгээрт Монголын тулгуур төр гэсэн ойлголт байгаа. Бид 1962 онд бас Эзэн Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай нэлээд хөдөлж одоо 70 шахам жилийн өмнө шүү дээ. Тэгээ энэ үйл явдал болоод нийт улмаас бас хэлмэгдүүлэлт болж ирсэн. За ингээ 90 он гараад нуус төвчөөний ой болоод ардсан хувьсгал өрнөөд 2009 оноос эхсүүлээд энэ түүхэн үйл явдлуудад бас аль болохоор одоо хүндэтгэлтэй хандах, байгаа чигээр нь өвийг нь авч үлдэх энэ одоо зүйлс явж ирсэн. Тэгээд ер нь бол 2012 оноос эхсүүлээд яг энэ тулгуур төрийн гээд хүннүү гүрний буюу манай нийтийн тооллын өмнөх 209 оноос энэ тоог аваад байдаг. Тэр ер нь бол энэ археологийн одоо судлагдах олдурууд дээр үндэслээд маш олон улсуудын улс төрийн бас энэ цаад бодлого нь одоо Монгол ойлголтоор бол нөгөө алтан аргамчны бодлого нь бол төр төсийнхэн өв соёл түүхийг уртасгах ийм одоо хандлагатай байдаг. Тэр утгаараа бол энэ археологийн өв, бичмэл өв гээд за мөн бас Монголын одоо хадны зургийн өв гээд эдгээр өвүүд дээрээ бодоод энэ тулгуур төр гэдэг ойлголтыг бас цааш нь одоо энийгэнд хууль гарч байгаа бол уртсах ямар боломж байд юм бэ? Энэ нэгдүгээр асуулт нь. 2000-аад жилийн түүх бол яг хүн гүрний өв гэдгээр нь тусна авч үзэх шаардлагатай юу? За дараагийн асуулт нь болохоор 12 жилийн хугацаанд ардсан хувьсгалын ойг ингээд тодорхой оруулаад яваад идэг байсан. Тэгээ сүүлд нь хасагдсан. Тэр бид бол аль болохоор энэ өнгөрсөн түүхэндээ хүндэтгэлтэй хандах, улс төржүүлэхгүй байх. Ялангуяа 20 дугаар зууны түүх буюу 1911 оны эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан үйл явдал, 1921 оны үйл явдал, за мэдээж 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагад статус квота болсон үйл явдал, 1989 он, 1990 онд өрнөсөн ардсан хувьсгалын үйл явц гээд эдгээрийг ингээ оролдохгүй баймаар байгаа юм. Одоо саяхны жишээхэд л одоо нэг нам олонх болонгуудаа Сүхбаатарын талбайг Шингисийн талбай болгочдөг. Дараа нь цөөх болонгууд тэр нь өөрчлөгдөж буцаад Сүхбаатарын талбай болчдөг. Ингээд нөгөө аль нанд засгийн эрхэнд байгаагаас хамаарч энэ одоо төв талбайгаа нэрийг өөрчилдөгч гэдэг юм уу? Үндэсний их баяр наадмынхаа тодтголыг нь чимгийг нь өөрчилдөгч гэдэг юм уу? Энэ байдалтай бид нэр цэгт явах хэрэгтэй юм шиг байгаамаа. Тэр энэ дээр яг энэ одоо жаргалан гишүүний тэргүүлж санаачилж орж ирж байгаа энэ хуулийн төсөл дээр цаашдаа энэ одоо Монгол түмний бахархал, өв соёл, уламжлал, Монголын төр төсний амьд халуун тархлааг бид хуулиар шинжилэн одоо ингэж тодорхойлох гэж байгаа бол эдгээр зохицуултууд бол яаж орж ирж байгаа бэ? Нэг, хоёрдугаарт энэ цаашлаад ямар үн цэнтэй юм бэ? Мөн одоо энэ үндэсний эв нэгдэл, Монгол үндэсний оюун санааны тусгаар тогтнол цаашлаад ирээдүйд чиглэсэн энэ үн цэнийг бүтээх үйл хэрэгт энэ ямар ач холбогдолтой юм бэ? Энэ хуулийн үн цэн ямар тусгалтай юм бэ гэдгийг бас асууя. За хууль санаачлагч Батбаярын жаргалан гишүүн хариулт өгье. За үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн үзэл санааг дэмжиж бас хамтран хууль санаачилсан Эрдэнэт гишүүн дэмжиж үг хэлсэнд баярлалаа. Тэгэхээр хууль санаачлагчдын үзснээр үндэсний их баяр наадам бол манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төр ёс, түүх соёл, өв уламжлал, зан заншлыг бэлтгэсэн монголчууд бидний уламжлалт их баяр. За үндэсний их баяр наадамтайгаа хамтдаад бид бол өнгөрсөн хугацаанд Монгол улсын түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан, за Монголын төр ёсны уламжлалд бас онцгой хувь нэмэр оруулсан энэ түүхэн үйл явдлуудыг бас тэмдэглэж, иргэдийн ой ухамсарт бас сануулж, нэгдмэл үнэт зүйлээрээ бахархах бас ийм боломж бололцоо олддог. За тийм ч утгаараа одоо үеийн үед бол одоо жишээл тулгар төрийн байгуулагдсны ой, Их Монгол улс байгуулагдсны ой, үндэсний тусгаар төлөө сэргээн тогтоосон үндэсний эрхчлөөний хувьсгалын ой, ардын хувьсгалын ой, ардсан хувьсгалын ойн баяр наадмуудыг бол одоо бас зарим цаг үед бол бид нар бол хамтдаган бас ийм тэмдэглэжсэн туршлагууд байгаа. Тэгэхээр энэ парламент энэхүү хуулийг баталснараа үндэсний их баяр наадмын одоо энэ үзэл санаанд бол бас яг жинхэнэ утгаараа юм үзэл санааны өөрчлөлт оруулж бас Монгол улсын нэн шинэ үеийн түүхэнд тохиолсон голлох үйл явдлуудыг бол бас ингэж хамтдаган тэмдэглэх энэ одоо үзэл санааны өөрчлөлтийг бол оруулж ирж байгаараа бас их онцлог. Тэгээд энэ парламентийн бас түүхэн
шийдвэрүүдийн нэг байна гэдэгт итгэж байна. Тэгэд дэмжсэнд баярлалаа.